Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Амралтын өдрийн мэнд. За би ч одоо нөгөө камера асгаал өөрийнхөө үзэл бодлыг ярих дуртай болсон. За өнөөдрийн ярих гэж байгаа сэдв за яг миний онолоор уншиж судалснаасаа тэгээд бол өөрийн гэснийгийн амьдралын философитой болоод байгаа нь юу гэхээр өөрийгөө хайрлах гэдэг сэдвээр ярих гэж бодсон. Яагаад тэгж бодсон гэхээр ер нь ээж маань яагаад тэгж бодсон гэхээр ээж маань одоо ингээд айгүй эрт залуугаараа тий надаас залуу байхдаа хорвоогийн мөнх хүсээ үзүүлсэн. Тэгээд би нэг хэсэг ингээд ээжтэй ингээд айгүй жоохон гомдолч дотроо айгүй уур хүрдэг гэсэн байхгүй юу. Өөрийгөө хайрлахгүй ингээд тий үр хөвгтөө бодохгүй айгүй эрт явцсан юм байна тийм ээ гэж боддог байсан байхгүй юу. Тэгэнгүүт яг одоо юунд бүгж боддог вэхээр ээж маань өөрийгөө хайрлах тухай юусоо мэдж байгаагүй. Тэр үеийн хүмүүс угаасаа мэдэхгүй тий социализмын үеийнхэн чинь тэгэл тий бусдын төлөө, бусдын сайн сайхны төлөө их сайн байж байгаа л ингээд хорвоог өнгөлж байгаа. Тэгээд би юу гэж бодсон гэхээр би чинь бас хар залуудаа хэдэн дүүнэртэйгээ үлдсэн л дээ. Гэхдээ ингээд үлдэнгүүд ээжгээ ингээд энэ эрт хорвоогийн мөнгө хүсийг үзүүлчих юм бол хүүхдүүд маань унчрна шүү дээ тий гэж бодогдоод тэгээд нэг жоох өөрийгөө хайрлах тухай яаж одоо урт удаан наслах уу гэдэг ингээд жоохон амьд судлаад амьдралдаа хэрэгжүүлээд эхэлсэн байхгүй юу. Тэгэн гут чинь мэдээж хэрэг одоо биднээс хувьд бол удмын өвчин гэдэг нөгөө даралт цус харвах тий тэрнтэйгээ яаж тэмцэх үү гэд ингээд эхэлж байгаа. Тэгээд дараа нь болохоор яг өөрийгөө хайрлна гэж яг юу юм гээл хит хитэн ном уншаал тэгээд өөрийнхөө амьдралаас бодоол ер нь бусдуу хүмүүс одоо ер нь яг өөрийгөө хайрлна гэж юу юм гээ тэгэхээр яг хөө номон дээр бол онлоор бол айгу гоё бичсэн байдаг. Гэхдээ яг амьдрал дээр энэ чи хэрэгжүүлэхэд айгу хэцүү шүү дээ тий. Тэнгууд миний бодлоор яг ингээд амьдрал өөрийгөө хайрлна гэдэг яг нэг юм хоёр том ойлголт байна гэж ойлгоод байгаа. Нэгдүгээрт нь болохоор одоо бие физиологийн хувьд тий. Хоёрдугаарт нь болохоор сэтгэл зүйн хувьд. Тэр бие физиологийн хувьд болохоор ингээд өөрийнхөө ядарч байгааг мэдхгүй хар бор хүнд хүчээр ажил олон цагаар хийгээл өөрийнхөө өвцөн зовсныг мэдхгүй ингээ явж гин тийм үү. Эн чинь бас ингээ өөрийгөө хайрлахгүй байгааг нэг хэлбэр шүү дээ тий. Тэгээ тэрийгээ бас мэдхгүй байна. Хоёрдугаарт нь сэтгэл зүйн хувьд болохоор ингээд бид нар чинь одоо хүний амьдралд ам гарч болохгүй нэг л юм байдаг шүү дээ тий. Биднээсээ шалтгааллахгүй нэг юм юу гэхээр өхөл хагцал хайртай бүхнийг алдах тий. Хин нэг одоо хагцах тий иймэрхүү юмд бол бид хин нэг алдах тий иймэрхүү юмд бол бид нар бол ам гарч болохгүй биднээсээ сонголтгүйгээр болдог юм тий биднээс өөрсдөө юу сонгож болох вэ гэхээр одоо бие физиологийн хувьд өөрийгөө хайрлж болж байна сэтгэл зүйн хувьд ч гэсэн аль болох яаж одоо майндфул амьдрах уу тий яаж ингээд стресс багтаа амьдрах уу гэдгийг бас бид нар өөрсдөө сонгож болж штэ тэр өхөл хагслаас бусд нь тий тэгэнгүүт саяхан нэг Монгол подкаст нэг сэтгэл зүйч эмч оролцсон нэг юм Монгол подкаст сонсч байсан чинь подкастн дээр болохоор тэр Монгол эмч нарын бодол бас би бол яг шууд тэрнтэй 100% санал нийлээгүй. Юу гэхээр ерөөсөө ингээд стрессийг бол зөвхөн гаднаас хаагаад байгаа байхгүй юу? Гаднаас хайж байгаа нь гэдэг нь одоо Улаанбаатар ингээд трафик одоо төвчрэлтэй утаанаас болоод ингээд хүмүүс айгүй стресстэй дэрнэ гэж ярьж байгаа байхгүй. Тэгвэл мэдээж гадаад хүчин зүйл нөлөөлнө. Тэгээ биднээс л сонголт шүү дээ. Тийм үстэй стресстэй, төвчрэлтэй Улаанбаатартай, утаатай Улаанбаатартай бид нар өөрсдөө амьдраад байгаа нь биднээс сонголт байхгүй юу. Тэгэхээр гаднаас өөрсдийгөө гаднаас ингээл гаднах хүчин зүйлээс болоод стресстэй байна гэж бодохын оронд яг өөрийгөө дотроосоо бас чагнаж үзэх хэрэгтэй юм шиг байгаа юм. Юу гэхээр нөгөө нэг одоо хүүхдүүд маань том болоод би чинь сүүлийн 3 жил ингээл тэ нөхөр ажилдаа явчихаар ингээл ажиллаа хийсэн ч гэсэн ганцаараа айгүй олон цагийг өнгөрөөж штэ. Тэгэл жоохон ном уншаал өөртөө бас ингээл ганцаараа байх цагаа улам их ихсэж байгаа юм. Тэгэхээр мэдээч хэрэг одоо хөгшин хүн болох тусмаа хүн ухаан суудаг гэдэгт бол би итгэдэггүй. Эсвэл саяхан нэг хизээ үлээ нэг найз маань хүн хөгшөр тусмаа ухаан суудаг гэж хэлсэн. Гэхдээ би бол тэрнтэй санал нийлэхгүй байгаа юм. Суралцаж өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэхгүй юм бол хөгшин ухаангүй хөгшин тэнэг хүнийг алиг тэрх юм бэ тийм үстэй 60 70 гарсан ч гэсэн жоохон тийм ухаан мото хүмүүс өндөл байдаг штэ. Гэтэ яг үндэ бол миний хувьд бол тийм ухаантай хөгшин үнтэй хамт байж үзэг болохоор яг өөрийнхөө амьдралаас би за бид нар өөрсдөө суралцах хэрэгтэй юм байна. Тэгээд тэрийг амьдрал дээр одоо
ном уншаал 9 шид юм уншлаа гэхэд өөрийнхөө амьдрал дээр би аль нь надад тохиромжтой байна. Яаж гэдэг жоохон бодох тунгаах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд би за стресс гэдэг бол үнэхээр хөл ахслаас бүх юмыг бид нар өөрсдөө зохицуулж болох юм байна. Яаж сонголтыг хийх вэ? Стрессгүй амьдрахын тулд наад зах нь тийм ээ. Одоо би чинь нөгөө нэг тэр мөнгө хэмний одоо баг өртгөөр амьдрий гэдэг чинь аль болох энгийн амьдрий тийм ээ. Тэгэхээр заавалчгүй үнэтэй байранд амьдраад үнэтэй машин унаал гой ганган үнэтэй одоо брендийн цүнх хувцас аваад одоо кредит картны өрөнд ороод ингээд стресстэй амьдрах уу? Нэг бол зүгээр ингээд хамгийн энгийнээр тийм ээ. Одоо баг өртгөөр баг одоо өртөгтөө байшин суугаад тийм ээ. Хамгийн одоо аятайхан өөртөө хоолоо бэлэн болгоод хийгээд идээ тийм ээ. Боловсруулад идэх чинь ингээд тэгэхээр ядаж ингээд махан бие бид нар бас хайрлаж байгаа байхгүй. Тэгэхээр их ажил хийж, хүнд ажил хийж өөрсдийгөө зовоохын оронд тийм ээ. Тэр чинь тэгэл өөрийгөө зовоож өөрийгөө ядрааж байгаа шүү дээ. Өөрийгөө хайрлахгүй байгаа хүн шүү дээ тий. Тэрний оронд одоо баг ажил хийгээд өөрийнхөө цагийг өөртөө зараад дуртай одоо бид хоёр болохоор 7 хоногт 2 удаа нөхөртөөгөө хоёулаа фитнест явдгийн. Тэгээд би чинь 7 хоногийн 5-аас 6 өдөр гадаа бүтэн цаг алхдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд нэг осонд бол өөрийгөө хайрлаад байгаа нэг хэлбэр шүү дээ. Заавалчгүй би нэг одоо нэг хумс хуруугаа гоё янзлал байх нь надад гоё биш. Зүгээр өөртөө цаг зараад ингээд амьдарч байгаа маань надад бол хамгийн яд жаргал гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс чинь нөгөө өөрийгөө хайрлахгүйгаас болоод одоо ертөнцийн мөнх усыг эрт үзүүлж штэ өвчин зовлон тэгэл яг хөө мэдээж одоо гинтийн ослыг одоо яалтаач үлээд тэрийг бол бид нэр өөрчилж чадахгүй юм чинь. Тэгэхээр бие физиологийн хувьд хүнд хүчээр ажлыг олон цагаар одоо ингээл тий өөрсдөө бид нар сонголтоор хийж байна. Яагаад тэр нөгөө л нэг тансаг амьдралын төлөө авахгүй юу. Тэгээ сүүлийн үед би нөхөртөө хэлдэг юм нь болохоор юу аль болох амар амьдрья. Их мөнгө олоод одоо тэрний төлөө ингээд нойр хоолгүй ядарч зүдэрч явахын оронд яг хөө те энгийн амьдрахын тулд арай бага цалинтай арай бид нар зардлаа арай багасгаад тэгээд өөрийнхөө дуртай юмыг хөгжүүлээ те манай нөхөрчин сакс суулгах дуртай юм чинь тэрэндээ цагаа зараад ингээд би болохоор ингээ өөртөөгөө цагаа зараад гадаа алхаад ингээ фитнестэй яваад ингууд чинь хүнд ингээд энэс илүү яг юм энгийн амьдралаас илүү ер нь хүний амьдрал яг юу хэрэгтэй гэдэг те тэгээд ихэнх хүмүүс тэгэл тэр тансаг амьдралыг хайгаал одоо тий үнтэй одоо зээлтэй үнтэй байшинд амьдраал тэгэл зээлээ түлхэхгүй тий одоо ялгаа авахгүй бид нар чинь гадны оронд амьдарч чинь бас л сайн сайхан амьдралыг хайгаал ирсэн. Гэхдээ тэгэл мэдээж гадны оронд амьдрна гэдэг чинь бүх юм тэнгэрээс буугаад ирэхгүй шүү дээ. Бас л бид нар хүнд хүчээр ажиллаж шүү дээ. Тэгэхээр хүнд хүчээр ажиллаж байгаа юм чинь өөрийгөө бас давхар хайрлах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Өөрийгөө хайрлаад одоо олсон мөнгөө тий аль болох цаашаа хуримтлуулах хэрэгтэй. Тэгээд өөрсдөө тэхийн тулд мөнгөө хэмнэх үү гэдэг нэг юм орж ирсэн. Тэгэнгүүт чинь давхар бие одоо өөрийгөө хайрлах тийм ээ. Урт удаан эрүүл үр хөвгтэй гай зовлон болохгүй, өвчтөө зовлонтой болохгүй тулд урт удаан эрүүл яаж амьдрах уу гэдэг амьдралын зөв хэвшил ямар байна уу гэдгийг ингээд хайж эрэлхийлж хэлж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө өөрийнхөө олсон туршлага гэх юм уу унсан сонсон юмнасаа ингээ бодохоор ер нь хүн болвол тэгэл яг л нэг сэтгэл зүйн хувьд бие бэлтрийн хувьд бол ухаантай амьдрах хэрэгтэй байна. Тэгээд ер нь бол өөрийнхөө хоббиг хөгжүүлээд нөгөө биеэ хайрлан өөрийгөө хайрлан гэдэг дотор яг л нөгөө хүн ингээд нэг юм ад жаргалтай амьдралыг хүн болго хайдаг тий. Тэгэхдээ ад жаргалтай яаж амьдрах аргаа олохгүй бид нар бүгдээрээ л явдаг. Одоо ялангуяа одоо би мэдгүй байгаа юм чи залуу хүмүүс бүр мэдгүй шүү дээ. Гэхдээ одоо зүгээр миний амьдрал бодлоор одоо ингээл зүгээр туршлагаасаа ч юм уу ингээд бодоод ахаар ад жаргалтай амьдрна гэдэг чинь амар амгалан амьдрахыг хэлдэг юм байна. Амар амгалан амьдрна гэдэг чинь ерөөсөө хүн өөртөө яаж стрессгүй бие физиологоо ядрахгүй амьдрах вэ гэдгийг л хэлээд байгаа юм байна гэдгийг бол одоо л ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр за бие физиологоо ядраахгүй тулд мэдээч хэрэг түрүүний хэлсэн те одоо хүнд хүчээр ажил хийж өөрийгөө өвдөж байгаа зовж байгаагаа мэдхгүй амьдрах сэтгэл зүйн хувьд болохоор нөгөө стрессийн донд одоо мөнгө яаж олох вэ дараа төлбөрийн билээ яаж төлөх үү гэл те стресстэй л одоо нөгөө үнтэй одоо нөгөө нэг Улаанбаатарынхаа төвчрэлд суугаал тэгэл нөгөө нэг тэг хүүхдээ
Яг үндэ бол хүн бол хүүхдээ нөгөө үнтэй сургуульд оруулах гал зөөгөөл гэл те. Тэгэл утаа мутаа гэл төгжрэл стресстэй л яг бид нар өөрсдөө тэр сонголтыг өөрсдөө хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй бүр хамгийн энгийн амьдрал хөдөөж хийж болно шүү дээ. Зүгээр бага орлогоор амьдраад өөр хүүхдээ өөрсдөө одоо онлайнаар сургаж болж байна, онлайнаар англи хэлийг сургаж болж байна. Тэгээд бага стресстэйгээр бага одоо тий өөрсдөө зовоохгүйгээр амьдрууд яагаад болохгүй гэж. Тэрнээс л биднүүсийн өөрийгөө хайрлах гэдэг одоо философи гарч ирэх юм санагдаад байна. Яг хуу тиймэрхүү л бодол байна. За яг хуу нэг имийг айгүй олон дахин давтаад нуршаад ярьсан байх. Зүгээр сая бол яг хуу нохоогоо алхуулж явах орондоо толгоонд орж ирсэн юм аа. Ингээ жоохон ярьлаа. Жоохон эмх цэцгүү ярьсан бол уучлаарай.